네, 거령우라이. За сайн уу guys. Би яг одоо Wukong Road-д ирсэн байна. Тэг өнөөдөр амралтын өдөр болохоор би жоохон аялал гэж бодлоо л доо. Тэгээд намайг дагаа яваарай. Намайг үзээрэй. Баярлалаа. Энэ одоо ингээд хамгийн алдартай барилга гэсэн заяа. Одоо яг ингээд харах юм бол нэг юм юу шиг харагдаж байгаа гэдэг. Одоо хүмүүс бол юу гэдэг юм лээ. Усан онгоц шиг харагддаг гэд усан онгоц шиг хэлбэртэй. За энэ бол ингээд Wukong замын хамгийн алдартай барилга гинэ. За жижигхэн түүхий хичээл заяа. Тэгэхээр энэ миний байгаа хороол нь болохоор Франц хороолохгүй Шанхай хотын. Тэнгүүтээ энийг нь болохоор хамгийн алдартай Wukong зам гэдэг. Тэгээд хамгийн анх 1907 онд баригдсан юм байна. Тэгэд яагаад барьсан бэ гэхээр энэ John Calvin Ferguson гэнэ. Одоо тэр Америк багш хүүхдүүд нь нөгөө нэг борооны үйлрлээр хичээлдээ байн хоцродсон гинэ. Яагаад гэвэл энэ зам нь амар юм шавар маавтай. Тийм учраас хүүхдүүдээ хичээлд нь явуулахын тулд багш нь бүр ингээд зам байрч өгөөд тэгээд анх эхлээд бол тэр багшийнхаа нэрээр нэрлээ Ferguson-ы өргөн чөлөө гэж нэрлэгдсэн юм байлээ заяа. Тэгэл ерөөхдөө бол ингээд харах юм бол энэ бүгдээрээ нэг тийм европлог шин чанартай. Тэгээд угаасаа одоо дорны Парис гэдэг юм лээ яг энэ хэсгийг нь бол угаасаа. Тэгээд хамгийн алдартай барилгын саяны харуулсан нөгөө нэг Wukong Mansion гэдэг байгаа байхгүй юу. Тэгээд тэр нь болохоор архитект Ласло Худекин гэдэг архитектур анх бариад 1924 онд барьсан юм байна заяа. Тэгэл ер нь яагаад хүмүүс ингэж алдартай байгаад байгаа вэ гэхээр нөгөө нэг энэ болохоор яг Шанхай хотоос хамгийн алдартай, хамгийн баян одоо улс төрч гээд амар олон хүмүүс амьдарч байсан учраас хамгийн алдартай гэдэг юм байна. Мдээгүй бол. Тэгээд Wukong Mansion ингээд бас аим шиг түүхүүдтэй заяа. Аим шиг гэжтэй нэг тийм сонирхолтой фактууд байгаа. За нэгт нь болохоор Wukong Mansion-ыг юу гэдэг вэ гинэ? Divorce building гэдэг нь одоо сарлалтын хүмүүс ер нь дандаа энд орохоор салдаг гинэ. Тэгээ ер нь энд ер нь амьдардаг хүмүүс ингээд 2-3 сар болчоод ер нь хүн тогтдгоо. Тэгэхээр энд болсон ямар нэгэн байдлаар одоо тийм юу юм бэ одоо харагдсан ч юм уу тийм байдлаар ингээд хүмүүс амир салдаг. Тэгээд бас хүмүүс амир тогтдгоо билдинг учраас бас ийм түүх гарч ийм нэрнүүд нь гарч ирсэн байлээ тийм салтын барилга гэдэргээд. Энэ жоохон ойроос нь очиж хараад заяа. Тийм ингээ хамгийн амар заяа ингээд шүүн очиж шүүн ингээд энэ байрны зургийг авах юм бол ингээд соохон дээр нь ингээд хүн гарч ирдэг гэсэн заяа. Гэтэ энд чинь одоо хин ч амьдрахаа болчихсон шүү дээ. Гэсэн мөрчлөө заримдаа ингээд гарч ирээд байжгаад буцаа харах юм бол алга болчихдог. Fire. 多少钱？需要拍吗？可以先试拍。 Sorry, I don't speak. You can try first for free. If you don't like, can don't choose. Yes. But how much is it? One piece 30. Huh? One picture 30. 30 yen. Yes. Яцтад ингээд зураг авахлаа гэдэг байхгүй юу? Тэгээ би заа scam юм чинь авахгүй гэд би бодож ийсэн заяа. Тэгсэн чинь би сая 30 янаар авахулчихлаа. Тэгээ би удахгүй та нарт харуулна заяа. Энэ min дээр гаргаж ирээ заяа. Тэгээ энэ ингээ ойроос л ингэж харагдчих байна. Энд амар хүнтэй байгаа болохоор би өөр тал руу явлаа. Надад ер нь бол ингээд яг олон хүн цугларч байгаа яг тэр хэсгээр нь очихоосоо илүү ингээд замаар нь яваад, хажуугаар нь яваад хүмүүсийг юу гэж ингэдэг хараад ингээ яваад явах нь надад илүү сонирхолтой санагдсан шүү дээ. За одоо тэгэхээр энд нэг алдартай бэкери гэдэг баггүй юу? Аполи гээд тэгээд тэр Аполи гээд бэкери лүүн явж бүгдээрээ мукбанг
баг. Гэтэ би амар очертой байл явахгүй. Би борцгийн төлөө очирлмааргүй. За ямар ч харъя заяа. За энэ Bolly Bakery. Apparently the fruit is boss. They have ice cream tart series гэж байна. Би ханаа төрсөн болохоор ice cream мэдэж болохгүй. Гайваа шина. Энэ ингээд нөгөө нэг Harry Potter themed гэсэн заяа. Лэсгээ тавгаа. Тирамисунуудаас аваад идээд үзтээ. Писташиотой тирамису байна. Таби юмнуудаа авчихлаа. Окей. Нэг нь болохоор egg tart заяа. Бэж чоп тартах юм. Ай бочо. Нүн би өрн чахаад ирснээс хойш өдөр болгон egg tart болгож байна. Egg tart addicted болсон. Тэгээ угаасаа ингэ хаасаач явсан egg tart зарж идэв даа юу. Гэтэ яг энэ жоо яахдаг юм sorry. За энэ дараахан писташиот юу гэсэн писташиот тирамису. Би Монголын блог хийсэн мал ичгээд байсан. Тэгээ би энэ тэнийс танихгүй хүмүүс миний ярьж байгаа юмыг аль нь ч ойлгохгүй учраас юу айгуу дайггүй байгаа. The first bite, here we go гэдэг. Яа, самарных нь авах нь бол амтагдж байна. Амар амтагдж байна. Яг чихэрлэг биш. Тэ амтагдаад байна. Чихэрлэг биш юм ямар ч гэсэн. Will I buy it again? Maybe not. The vintage shop 10 болоход авчлаа заяа. Muchon vintage bag гинэ. Нара. Юм хөөх юм бэ. Бихтэй тийм vintage vintage юмнууд сонирхдаггүй л дээ. Биш сонирхдаггүй тийж авч үзэж байгаагүй л дээ. Гэтэ яг уу аваад үзвэл сонирхолтой л ах гэж бодчих. Шинэл алмаар явал юм биш. Энэ яг нөгөө нэг баячуудын хорооллох нь entrance ах шиг байна. Yo guys, шинэ жилийнхаа чимэглэлийг тавиад эхэлж юм шүү дээ. Би харагдаж байна уу? Би хаана? Энэ. Энэ нэг юм Tucson market хятад өнөртэй усны дэлгүүр гэсэн. Орч ирэл амар гоё юмштэй. Нэг бичлэг юм шиг байна. Мөн яг хэмжээ тийм богтой яа гэж биш юм шиг байна. Гэмтэл үү. Юу гэсэн юм бэ? Тэгээ энэ юм хүүхэн зураг авах систем байна.
Зүгээр л явж байгаад нэг юм урлагийн газар бас ахгүй. Амар хөөрхөн заяа. Доторх нь бүр гоё гэхдээ би дотор амар чимээг байсан болохоор би гадаас уучлаа л та. Тэгээд би бол сая журнал лидер хийн гээд нэг чимээгүй гоё кофе шоп олоод журнал бичт юм уу гэж бодсон чинь дэвтрийн мартаад ирчээж. Гэтэ яах вэ? Зүгээр. Тэгээд сая юм орой олцсон болохоор ногоон цай авчлаа. Ганцаараа ингэж аялах чинь ямар гоё юм бэ бүр ингэ. Who knows ингээд ямар ч төлөвлөгөөгүй хаашаа явахаа мэдгүй плангүй зүгээр ингээд explore хийгээл хаашаа хамаагүй харсан зүг рүүгээ яваад заримдаа тгийж аялах нь жоохон аюултай ч гэсэн манай хятадд бол гайгүй байх л гэж би бодож. Миний влог ихтэй амар замбраагүй болсон байхаа би сая ингээд ямар ч төлөвлөгөөгүй явцсан болохоор ер нь нэг тийм энэ тэнд орсон яриан ч гэсэн ямар ч тийм дараалалгүй байсан. Тэгээ шинка болохоор sorry. Гэтэ би ингээд улам сайжрах болно намайг дэмжээрэй. Тэгээ дараагийн влогоор уулзцгаая. Bye bye.